Яриач. Чи орно шүү дээ. Орохгүй. Яасан өдөр юм гэж орчих. Би дандаа ордон шүү дээ. Аа тийм. За өнөөдөр дуугаа хичээл ингээд дэлхийн зам руу явах чинь өнөөдөр уг нь 8 цагт гэхэд гэрээсээ гараад 8:30 гэхэд жилдээ эхэлнэ гэж тооцчихсон чинь машинтай хүмүүсийн нөгөө асуудал амар их. Машин таглаад зогссноос болоод гарч чадахгүй удаад тэгээд тэрнээсээ болоод юу асаа. Цаг амар оройтцоо одоо оргис болж байгаа тий. Цаг харчаач. Чад ш 8:40. 8:40 яриа олог манай хойлоо бараг 9 гэхэд бараг очих газар очиж байгаа тий. Тий. За Хөдлөе. Явлаа. Би багтах юм уу? Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо. Одоо 9 цаг 13 минут. Тэр тоолсон цагаас 43 минутаар хоцорсон байна. Гэтэ бит хоёрын буруу биш шүү. Нөгөө тэр жолооч харж байгаа бол тэр жолоочийн л буруу. Машин дээр номероо тавилгүйгээр хүний машин хааж зогссон байсан. Энэ зам уг нь тэр бараг 500 метрийн цаанаас эхэлж байгаа юм. Тэгээд энэ хорооны гадаа зогсоолтой болохоор зогсоол дээр машин ашиглаад дэшгүй явах шийдсэн. Тэгэхээр бит хоёрын явах зам үндсэндээ 505 км л гэсэн. Хэлнэ. Оноо одоо ийм амар өксөр замаар удаан жийж үзээг болохоор доорын дээр гарахынхаа өмнө дууныхаа юуг арга солих боломжгүй байсныг жоохон тохируулга хийлгсэн. яг уу тэгээд сэлбэг хэрэгтэй. Тий, тэр нь чак хэрэгтэй. Чак гэдэг. Машинаар араас яддаг. Айлын жижиг юм уу том юм уу? Юу чийж болох вэ? Аа. Ингээд араас сток. Тэ хамгийн өнгөн дээр нь очих юм одоо. Тэгээд нэлээд өнгөн дээр нь болчих. Би тэг өөрөө юу яд юм уу? Гараа. Бодол нэг жишээ. Салют боломж авах юм. Окей. Чак. Гэтэ бас жоохон юм солиорой гэдсэн. Юу юм солиорой? Ирчак гэж үү. Нэг араас хэлдэг юм солиорой гэдсэн ямыг юм. За хөдлөх үү. Цаг алдалгүй хөдлөөд тэгээд тань хойшоо юун дээр хүртэл тэр нөгөө Silver Resort хүртэл болохоор тэр бараг цаг явах байх гэж төлөвлөж байна. Уг нь 5 км гэхдээ дандаа тэгээ уруудахтаа бол ерөөсөө 10-20 минут буугаад ирэх хөө. Цэслэнгийн зам агаар тунгалаг сайхан байна. Тийм болохоор айгу хурдан жигээд ороод ирэх байх. Өглөө болгон агаарт жигээрээ өнөөдөр амралтын өдөр болохоор жоохон орой эхэлж байна. Гэхдээ гэрэл гэгээтэй сэлүүхэн сайхан байна уу? Ой наа захраад. Биш юм уу? Дахраатаа ингээл явж байхдаа ингэчтэй шин манай. Хинээ. Өөрөө. Яваач тэгээд. Энэ зам айгуу гоё өргөн болохоор амар хоёлаа ингээд зэрэгцээ яриа явах болно. Гэтэ өксөр юм чи хоёлаа айлах бага яриа те. Чи наад өргөн замаараа яагаад гарч ороо яваад юм. Ийм байнга ийм газар жийдэг бол үнэхээр гоё те. Ваа. Садан яриад хараа садан шал дэмий хүчээ баг. Ийм жигтгэн өксөр газар. Тэгээд ерөөхдөө амьсгаа гэх юм байлтай амар чинь. Хамгийн гэхдээ араа нь гоё солигддог болсон байгаа тий.
Яха. Яваа чи чаднаа. Хичээгээрэй. Чого амарч чи ямар гоё хатсаар өрөвч. Яс. Чиний дайлманд амар гоё амарч аваад шүү дээ. Гэхдээ өөрийгөө яг нэг жоохон шийтгэж байгаа юм шиг. Ядарч цэцэн ч гэсэн яад ингээд бүрийгээ чигээд идэж шүү дээ. Одоо чи уруудлаа шүү дээ. Тэр энүүх хэсгийг аваад сая тооцооснаас арай цаана уруудах чиндэг. Гой амсгалаа жигхээ аваад хөлөө нөгөө хоёр хөлөө ээлжиж байх хоорондоо чангаас суллаад тахгүй бие бүгдийн ч бодлоогүй. Тэгэхээр бол тэгээ энэ өксөр бол миний хувьд нэг амар өксөрсөн. Цаашгаа бүр өгцөн байгаа шүү дээ. Хавтаа 1 км гэхгүй хаа. Амар хил амтай уруудна гэсэн чи яасан мас. Хотын зам ч уулаасаа тэгэл байзгаар гарц тохион дээр зогсно. Бас юун дээр зогсно. Боржуур насгаагүй зогсно. Энд тэнд нь машин таглаад зогсон байх юм бол зогсно. Нэг ч өстө таглаад авчих машин ч болохгүй ингэж. Одоо айгуу гоё хөлөрч чинь чи хөлөрч юм аа. Чи тэгвэл батан чи. Них хөл нэрээс өвтгөө байчих. Би бүр гахаад зомби болсон юм болов миний хөл чи амар сайн. Төвтгүй юм. Энэ чав хаяа асфальт байна. Тийм боохоо зүгээр нөгөө жоохон хорттой живэл надад уул машигтай байгаа байхгүй юу. Тэ. Чи төрүүлж очиод эргээд ирж явах чинь би буцаад явж байгаа. Нэр гэх юм уу? Хэдэн километр юм мэдэхгүй байна. Гэхдээ ноноо тэр айгүй хол өгсөж байна. Энэ ерөөхдөө 5 км зам тэр ч ихтэй өгсөр. Буцаад селфи гэж нэг гоё юм байдгийн тэрийг хийх гээд амарч байна. Селфи сурчлага үнээр дурггүй бидтэй ойр нөгөө. Энэ яг Facebook юм зураг оруулах хэрэгтэй амар их селфи хийгээд байгаа аахгүй юу. Тэгээд би жоохон ичтэй селфи. Энэ 2 км мм уу? Аа, no my god. Цаныхаас зүгдээ явчих. 9:34. 17:8 жисэн байна. Хөл амар өвдөж байгаа тий. Би харин зомби шиг ерөөсөө хөл мөл өвдөхгүй. Зүгээр амьсгаад байна. Гэтэ маш гоё хөлрөөд хэлсэн. Хөлрөөд би хөлөхгүй байна. Хорон шүү дээ. Хүч нөгөө касет зүгээд юу авал яа тийм бол. Яах юм би бөөр мөрөнд айгу муу гэж одоо янз бүр ирсэн хэрэглэхгүй. Харин би гитсэндээ зүгээр нөгөө юу зузаан даруулга зүгээд байгаа. Даруулга шин нөгөө нурууны дулаалга. Нуруу жоохон дараа синэнээс их удаан жигээд хүснэцээ яхаа. Бандаа тийм хэрэглэж байгаа. За тэр цаашаа жинэ. Тэрийн цаана ийм уртай айгу хоолын зам байна. Хоёр дугуй маань хөрх ингэж хитээд байж юм яа. Яваад ирсэн зам бол ийшээ ийм байна. Ерөөхдөө уруу. Ай. Энэ замыг гэхдээ хүмүүс ерөөсөө ашиглахгүй хайрын замыг ингэж сул байлгаад байгаа. Би харамсаж явд юм аа. За. Өглөө. Ийшээ чи ингэж дээшгээ нөгөө хадад гэлээ гэж байгаа тийм шүү дээ. Тэр эдэн километр гэсэн юм. Аваа явцсан. Хэдэн километр гээ өнгөрөөдсөн чи километр ч үрээгүй байж мэдэнтэй айгу баримжаагүй энэ өсвөр дээр. Уруу дээр ч гэсэн амар хурдан сүксүк гэж болчихдог.
тэр хорооллоос уруудсан ч гэсэн амар юу байсан. Яашгүй машин гэж ноноо. Хорооллын урууддаг зам нь амар онцгүй байсан. Үгүй тэр нөгөө Баянбүр тэгвч би ч өчигдөр 25 руу урдсан шүү. Тэр чинь бүр амар заяа. Юпи парс руу иргэдэг замын цаатлын боржуур нь зүгээр боржуурч биш бүр хүнтэн цэм авчраа тавьсан байгаа юм чи амар өндөр баг 30 см өндөр. Тэндээ ч юм уу явган үнц гарахад бас амар санагдсан. Яаж тийж явган үнц. Уг нь хорооллын хоёр талаар байгаа зам бол таахан юу агаад байгаа юм. Хагалтай өргөн явган үнц зам байгаад байгаа. Ямар ч засваргүй. Ямар ч тийм тэрүүгээр олон угаас тэрэгцэр мэрэгцэртэй ч юм уу тийм хүмүүс олон үнхээр юу болохоор би бас төмөр зам дотор өчтөр явна гэдгийгсэн шүү дээ. Би бас төмөр зам чи хуучин нөгөө бид нарыг 10 жил сурж исэн үеийнхаасаа бүр яг хിവэрэ болохоор амар хуучраа зам амны үлээ. Айгуу дээрс нь хүй төмөр замд ерөөсөө явгууны зам алга. Уртлах талбай болгоод зогсоол болгоод явгуун зориулсан бүр нэг ядаж нэг нөгөө 30-40 см нарийнхан зам гаргацсан гэж зэрэг мод. Тийм ч юм байхгүй байваа. Тэгээ нөгөө машинууд нь хашаанд нь толгой зогссон болохоор хүмүүс машин замаар бичээд. Машин замнаас амар хичээл. Тэгэхдээ яг шатлаа яж хат харангийн юм өссөн чи араас март хөөнөд мороо салах уу? Шатаад ёга. Гүртээ тэгсэн чи хажууд ард байна. Би даахгүй. Тэгээ юу? Энэ амар хөсөөр одоо урууд чинь дээр амар цангасан бас суух гэж тагсан. Тий. Боор тэр уулын амаа тэр лаг хөссөн байна тий. Манай тэр курткээ сэлээд өмс би бүр амар халууцаад. Манай өлөрөхгүй байгаа гэж. Ясаа олон нэрээр дуудсан. Нэр тийм шнэ. Зоочлоо анан хамаагүй юугаар татчих болд юм уу? Хамаагүй сошиал орчин төрний нэрийг дуудаж байгаа юм уу гэж дандаагаар л байл та. За. Тэтэл одоо үл бид их юм биштэй гэж тэгж юм гэж. Үл таних хонон ингээ амар ялгасан нөгөө гэж. Айгуу богино зам байна. Тэр Silver Resort гэдэг нөгөө бод гинэ. Замын төгсгөлийн юу автобусны төгсгөлийн бодол ахгүй юу? Энд Silver Resort нь амралтын газар шиг байлаа. Бас бодол гэдээ ойлгочих болох байхаа зүрх. Айгуу гоё урууд жишээ гинт амар огцом өсвөр байдэн сүүлийн 500 м дээр бол бүр айгуу чанга. За тэнд л хүчээ гаргад юм штэ өнөө минь. За. Тэр явлаа. Тэгэл чи хурдлал би чамайг дагаад хурдлаа. Би чамайг дагаж яваа юм болохоор одоо энэс цаашаа хахад нэг хэсэг ороодох юм шиг байна те. Тэр хүмүүний цаашаа орж марж байгаа байдлыг харахад энэ авийн байшингууд их гоё те. Юу баашаа. Амархоо. Аажхан таваараа араагаа суллаад чигээч. Заавал хурдан явах хэрэгтэй юм шиг. Уруудлаа штэ одоо амарлаа штэ. Одоо жиг шаардлагач. Яхад байна. Ой. Яаж байгаа юм бэ? Ингэж хүний нэгэндээ хурж болдгоо штэ. Унах мөрөөрөө өөр ондох. Айгүй. Унах мөрөөрөө өөрөө хэлцүүлчих гэж. Уурлахгүй. Гомдлохгүй зогсъё гэж олон ярихгүй. Хөлөрхгүй өндөр. Йоо баахан дөрөнд.
Нөгөө бид нар хөзөр тоглохоор тийм дөрөм танилцуулдаг аахгүй юу? Яг л хоорондоо гээ хийднэ. Танаа гэргүй манайхан дээ. Юу би нэгэ загнахгүй замдахгүй юу аахгүй. Баахан дөрөм танилцуулж байгаа ихэндэг аахгүй юу? Тэгэхгүй л тэгээд эхнэр нөхөр нэг тал олчих юм бол тгээ гарахгүй гэж загнаа. Би нөгөө өнгөрсөн жил бид нарыг ирэхэд амар муухай зам тавьсан биш үү? Хоёлаа энэ замаар төсөл рүү нь явчаад ирэх үү? Энэ замаар. Хоёр талынх нь засан юу н явган зам ч гэсэн гоё юм биш үү? Наад руу гарах гээд байна уу? Харин энэ тал руу гарах уу, наад руу гарах уу? Урд хэвээр кайфтай байж. Явган зам нь ч бүр амар гоё. Ваа, арста тансаг юм а тий. Нүдэ хоошгоо хаа хүртэл явд юм бол. Маш хоёлаа нөгөө чиглэлийн лагерын замаар авах уу? Тэрэн дээр би угаасаа байж байгаа шээ. А байж штэ. Наашаа хурж ирээд аа. Би чам руу яваад ч. Би чи буцаад жигээд харих юм уу? Энэ зам мэп дээр болохоор нөгөө эцлэнгийн чиглэлийн замтай холбогдоод шүү дээ. Өөх тийм ямар гоё. Харин мэп дээр зүгээр шорон зам шиг харагдаад байсан байхгүй юу би. Шорон зам юм гэж бодсон. Юу нэлээ явган зам дээр явъя. Энэ хавар машин ихсчлээ. Хайрхаа яваад ивэл айгүй хэцүү юм. Ийшээ гэр бүлээрээ ирж жоохон жийж мэвэл амар гоё басгалах байгаа. Содоо би цог явъя л да. Ээ өөлх нэ манай ундрагаас тэгэл. Зогсъё зам дээр сэлдээ. Стогой зам. Чандмын ирдэ. Тэг. Оо чандмын ирдэ нөө. Яа амар гоё. На чи энийг ингээ шууд амраа шахчих. Хэр юм бэ? Чи амсаад. Гэл бүрг. Хөхөл. Таагаан чи. Ингээ шахчих. Арай дээр нь хамаагүй өөр юм биш тийм ээ. Тэгвэл цүмхэндээ хийчмээр юм бэ те? Цүмхэндээ энэ сав нөгөө дотроо юутай юм бэлээ. Давхар гэртээ чиний болохоор одоо ингээ нимка харагдаж штэ. Энэ болохоор энэ дотроо нөгөө халуун сав шиг тийм байсан. Гэхдээ нөгөө чив дээр нэг 2 дахь өдөр жийсэн чинь айгүй хөтөн байсан өдөр. 3 дахь өдөр гэсэн үг штэ. Хоёулангийн жилдээ 2 дахь өдөр. Тэр өдөр би явж байгаад гэртээ ирсэн чинь дотор нь ус зайрамгдсан чинь бүр амар юу усны савнаас ус хүртэл хүлтчихэж. Багаар шимж уух хэрэгтэй тий. Тэгэхгүй яг их ууч. Усаа тэгээ гоё зохицуулаад бидээ гоё шингээгээд уувал сайн. Яа чи яран ирчиг амар сотролно чи нэр. Би амар гоё зөвлөхгүй гэж ойлгохгүй юм. Яа байл мэлстэй ачин гоё хартай. Энийг даахаа.
Тэгээ энийг дагаад явахаар мэп дээр энэ замыг дагаа явахаар юу байсан? Хойд чиглэлийн нөгөө лагерийн замтай Улаанбаатар гэдэг лагерийн замтай холбогдчихсан. Гэхдээ өксөр энэ гэдэг. Энэ одоо сэлб голын их бах тий. Битээр замынхаа төгсгөлд ирчээд бас амар шунаад дээшгээ шинээр зам тавигдсан бахарна. Тэрлүүн гараад энэ ингээ ботокс хийснээс үгүй юм үүссэн. Тэгээ үнээр юм уу? тийш. Нэг юм зураас толцсон мөн. Гэрэл рүүгээ харуулахаар тодорхой харагдах та. За. Тийм ч амар тодорхойч чинь тийм гэхээр. За. Тэгээ битээр ийшгээ бараг 1 км хүрсэн үү? Мэдэх хойшгаа айгу гоё зам тавигдсан байна шинээр. Өнгөрсөн жил бид нар нөгөө нэг нэвтрүүлгийн зураг авчаад яг энэгээр салгаад явах. Айгу муухай замын ажил муухай гэж зөөр замын ажил явагдаад айгу одгүйсэн ч одоостай айгу гоё цэмбэсэн сайхан шинэ зам байна. Ишгэ ирж чивэл хачин гоё тэгээ агаар нь гоё уултай архан бас устай архан нөгөө золоо шиг тоотой архан дөө. За. Тэр цаашгаа явлаа. Гоё нөө. Сонсныг бодвол тэгээд явъя гэж боддог болчоод идэг тий. За дөрөвт. Уг нь амраа гэж утсан чинь тэгээд амарсан гэж шүү дээ. Явъя гэж бодвол шүн унтаагүй ч гэсэн хамаагүй явчлаа шүү дээ тий. Тэгэл амар их ядрал чадхолоо гэсэн чадчихлаа шүү дээ. Айгу ядрал дөө. Амар гоё гэхдээ би амар гоё сэргээд нойр морол юусэн асуудал биш шүү дээ яг дуутай. Нойр амар ингээд нойргоо хандсан байсан ч гэсэн маргааш нь би одоо жишээ нь ажил дээрээ хончвол маргааш өглөө нь гараад гэрлүүгээ дугуйтайгаа жийлээ. Амар гоё сэргээл гэртээ очиод өстой амар цоглог гэр орноо цэвэрлээл хүүхдүүд тэгээд орой болохоор жоохон яарчдаг болохоос нойргоо хончвол. Өстой гоё юм. Тэгээд хотын замаас ахын л жоохон арай юу юм те. Орчин солигдоод аа. Арай элит рүү орсон. Санагдаад. Тэгээ энэ хавь руу нөгөө машинтай явдаг хүмүүсэд болохоор байшин саунчтай ачин гоё. Гачин. За. Тэгээ уул усны байгалийн үзэсгэлэн энэ гээд бүр гачаа шүү. Тэ. Хот дотор 4 хоног 3 хоног жичээд ийшээ гараад ирэхээр бүр шаал өөр амар гоё. Өөрөө ч гэсэн амар илээд талсан юм шиг байна. За. Хөтөлтөө явлаа битэрт амар гоё байна. Миний чигчөөрөө бараг босгосон байна. 2-3 За явцгаалаа. Яа чахарч. Айгу явуулсан чи. Одоо араага хөндрүүлэхгүй бол манай юу дугуйц айгу төгөө хийргээд жолоотой гарах гэдэг. Гэрчин болгондоо хойлоо гоёлоо машин замаар сайхан павераа зүйчиж юм те. Яа жаргалаа штэ. Яа нөө чамд фотохороо фаст зүгээр байгаа. Сад чагаа тарахгүй байгаа. Садыг бас татсан амирмаа. Яа, ирээ мөрөгчлөө гэж бодлоо. Доош уруудахаар айгүй их салхитай учраас дээр жоохон дулаалах ажиллагаа хийчихэд хөдөлж байгаа юм. Тэр нөгөө төлөвлөсөн зам дээрээ ирсэн тэгээд цагаарч 10:50-с гэж дээр дундаа хэтэрхий саатаа яваад байна. Явлаа. Уруудахаар яаж байгаа тухай зөвөрээр. Зураг дараа жоохон удацлаа тий. Панорама хийгээд. Амар сингижээтэй нүрлээ. Нэр доош уруудахаар хэвээр амар дааштаач. За. Камерны манд одоо хүмүүс ч айгүй мундаг юу болсон биш. Соёлжоод сая гэхэд чинь өвөө юмээ гэлтгөө бүгд сайхан алхалт. Алхаад тий. Тэгээд бүгд айгүй гоё зөвлөлтөй нөгөө монголчууд ч нөгөө тэгж би энтэйгээ таньдаггүй бол дуурдаггүй шээ. Тэгсэн чинь саяны үед ч юм бол бүгд сайн байна уу, сайн байцгаана уу гэд мэдлээ тий. Тэгээ ямар гоё юм бэ та нар өдр гэд хоорондоо төрхөн зурлал ингээл би эндээ айгу сайхан үг шидэлцээд өнгөрлөө.
Тэгээ дандаа ах ихч нар байсан. Өвөө юм бишээ. Хөрхөөр. Нилээн гэхдээ 60 орчим настай хүмүүс байх тийм. Тэгэхээр амар тоглолоор гоё. Тавьж байна тийм. Ер нь хүн тэ нэрээ нөгөө хөшиж би хөгшөрч биш хөшиж л өгдөг гэдэг штэ тийм болохоор ямар ч төрлийн хөдөлгөөн болвол маш гоё ирүүл гэсэн үг тий. Тэр хөдөлцгөө яа. Хөшгөө хөдөлцгөө амар хэцүү амар орж байгаа. Юу болоод байна? За яа. Энэ он намайг дандаа асуулах юм би яриад юм болохгүй байна. За явлаа. За яг 11 цаг 26 минут би дээр машин дээр өрөөсөн. Хаа зогсоод байгаа шүү. Зураг авч ирнэ гэж. 11-ийг хайчих. Одоо 11:26 болж байна гэдэг чинь юу гэсэн үг. Хөө ингэрэ хатахгүй амар зүг шүү. Тэгээд 25 минут маш байна. Тэвтэр айгу удаан жисэн тий. Сайхан 50 яриад замын туршид ярилцаад явлаа. Тий. Замын туршид бол бичлэг хийх боломж нөхцөл байхгүй камерны батарей дууссан дугуун дээр бүхэлдэг камерны. За дуугаа ачаад энэ ч нэс хөдлөлөө өнөөдрийн бичлэгийн түрээд дуслаа. Баяртай.